Үзэгчдийн энэ нарийн амгалан айлтган мэдчилж байна. Өнөөдөр бол 2017 оны 3 дугаар сарын 10-ны 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латран ээлжид цааш өнөхөн тохирол өнөөдрийн азнуудыг тодруулахад бэлэн болсон байна. Та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээр зорж очиод тасалбараа худалдан авч тоглох хугацаа бүгснээр тохиролтой оролцох боломжтой юм шүү. Таны тохирлын хариуг бид Icon CGM болон үндэсний латран аль бие усны Facebook хуудасаар яг 17 цаг 30 минутанд сонгоод өдрөдөд тодруулдаг шүү дээ. Банк тоглодог үзэгч маань мэдгүй байх. За харин анх удаага нэвтрүүлгийн маршрут үзэж байгаа үзэгчтэй зориулаад багхан мэдээллийг хүргэлээ. Уламжлал ясаараа 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоо өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болон 4-ийн 1, 2, 3 дугаар зэрэг 6-642 гэсэн тохирлуудын азнууд яг энэ цаг мөчид тодорхой хэвээр байгаа. Ингээд үзэгчдэд 4-ийн тохирлын 3 дугаар зэргийн тохирлын аздан хэрхэн тодорхой гэсэн танилцуулгыг хүргэе. За шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэл бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонод маань 4 удаа давхцсаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрласан байна гэж та ойлгох боломжтой. За энэ хүү 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлгийг үзэгч та яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тоо чадсанаар өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах буюу аздан болж байгаа гэсэн үг юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийн хамгийн ихний тохирлыг явуулцгаая. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлж байгаа үзэгч та бүхэн харж байна. Эндээ санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 2. Эхний бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. За 2-8 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирснээр 4-ийн 3 дугаар зэргийн тохирлын аздан тодорхой гэсэн байгаа. За дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 2, 8, 1 гэсэн 3 бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн. Ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар 6. 4 дахь бөмбөлөгний дугаар 6. Зангиснаар шилэн хоргоноос маань 2, 8, тэг 6. 2, 8, тэг 6 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгчтэй энэ хүү 4 бөмбөлийг яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тоо чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. Та 4D дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж тоглох боломжтой байдаг. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын азныг энэ цаг мөчид тодруулах болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тэгээс 9 хүрлэх цэвэр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх өгөөд тэрхүү 4 бөмбөлийг та яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тоо чадсанаар өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой юм. Ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохирлолтой анхаарлаа хандуулцгаая. Ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний маань дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 6. 7, 6 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 7, 6, 3 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу азны тодруулж байгаа бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За сүүлчийн бөмбөлөгний маань дугаар 1. Зангиснаар шилэн хоргоноос 7, 6, 3, 1 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. 7, 6, 3, 1. Энэхүү 4 бөмбөлийг та яг дараалалаар нь яг 7, 6, 3, 1 гэж та чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм. За ингээд 4-ийн 2 болон 3 дугаар зэргийн тохирлын азнуудаа тодруулсан бол үргэлжлүүлэн 1-р зэргийн тохирлынхаа азныг одоо тодруулах болно. За 4-ийн хувьд адилхан гэхдээ би та бүхэндээ дахин танилцуулъя. Шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цэвэр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За үзэгч та бүхэн яг энэ цаг мөчид нэвтрүүлэг шууд хурж байгаа учраас азнуудыг хамтдаа тодруулж хяналт хийж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр тэгээс 9 хүртэлх цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлөг яг дараалын дагуу байрласан байгаа та бүхэн маань харж байна. За эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлийг та мөн адилхан яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тоо чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. За өөрөөр хэлбэл 3 дугаар зэргийн тохирол дээр 500, 2 дугаар зэргийн тохирол дээр
1000 гэж байсан бол одоо та өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжтой. За ингийн тулд та 40 ширхэг бөмбөлгөөс ердөө 4 бөмбөлгийг зөв таах шаардлагатай гэсэн үг юм. Ингээд амжилт хүсье бүгдээр ямар 4 бөмбөлөг гарч ирэхийг харцгаая. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлийг зөв тааснаар азтан болох боломжтой. Эхний бөмбөлөгний дугаар 5, эхний бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4, хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. 4 гэсэн 2 бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 2. 3 дахь бөмбөлөгний дугаар 2. 5, 4, 2 гэсэн 3 бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн. Одоо 4 дахь бөмбөлөг. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 8. 4 дахь бөмбөлөгний дугаар 8. За ингээд дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр гарч ирсэн 4 бөмбөлийг дараалалаар нь танилцуулъя. 5, 4, 2, 8. 5, 4, 2, 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Та мөн адилхан энэхүү 4 бөмбөлгөө яг дарааллын дагуу зөв таасан бол өөрийн тавьсан базаага 2000 дахин өсгөж авч байгаа юм. Та хамгийн багадаа 504-ний база тавих боломжтой. Түүнийг 2000 дахин өсгөж авсан байх магадлалтай тэгж та азтан болгох ёстой байгаа. За үргэлжлүүлэн 50 сая төгрөгийн хонжиртой 6D тохирлын азнуудыг энэ цаг мөчид хамтдаа тодруулах болно. За 50 сая төгрөгөөс эхлээд та хамгийн багадаа 1500 төгрөгийн энэхүү тохирол дээрээс хожих боломжтой. За түүний тулд яах вэ гэхээр үзэгч та шилэн хоргонд тгээс 9 хүрлэх цэвэр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 6 бөмбөлгийг дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар азтан болох боломжтой. За өөрөөр хэлбэл та эхлээд гарч ирсэн 6 бөмбөлийг яг дарааллын дагуу зургуулгын за таасан бол та 50 сая төгрөг хожих боломжтой. За харин 2 бөмбөлөг зөв таах юм бол 1500, 3 бөмбөлийг зөв таах юм бол 15000 төгрөг, 4 бөмбөлийг зөв таах юм бол 150,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв тааж чадвал сая 500,000 төгрөг хожих боломжтой. За харин 6 бөмбөлийг зургуулын энэ урдаас нь болон хойноос нь зөв тааж чадах юм бол та 50 сая төгрөгийн азтан болох боломжтой гэсэн үг юм. За энэ бол 6D тохирол байгаа. Ингээд үзэгчдэдээ амжилт хүсье 6D тохирлынхаа өнөөдрийн азтныг тодорхойлцгаая. 6D тохирлоор үзэгчдээ 60 ширхэг бөмбөлгнөөс 6 бөмбөлийг зөв тааснаар азтан болох боломжтой байдаг. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3. Дугаар 3. За 2 дахь бөмбөлгийг харцгаая. 2 дахь бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 2 дахь бөмбөлгийн дугаар 1. Ингэснээр үзэгч та 3 1 гэсэн 2 бөмбөлгийг зөв таасан бол 1500 төгрөгийн азтан болж байгаа. 3 1 гэсэн 2 бөмбөлөг байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 2. 3 дахь бөмбөлгийн дугаар 2. 2 гэсэн 3 бөмбөлийг та урдаас нь дараалалаар нь зөв таасан бол 15,000 төгрөгийн азтан болж байгаа. За 4 дахь бөмбөлийг харцгаая. 4 дахь бөмбөлгийн дугаар 7. 4 дахь бөмбөлгийн дугаар 7. За энэ 4 бөмбөлгийг урдаас нь дараалалаар нь таасан бол үзэгч та 150,000 төгрөгийн азтан болж байгаа. За 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлгийн дугаар 1. 5 дахь бөмбөлгийн дугаар 1. 3 1 2 7 1 гэсэн 5 бөмбөлийг урдаас нь дараалал нь зөв таасан бол та 150,000 сая 500,000 төгрөгийн азтан болж байгаа гэсэн үг юм. Ингээд 50 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 6 дахь бөмбөлгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингээд 8 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 6D тохирлын 6 бөмбөлөг маань гарч ирсэн. 3 1 2 7 1 8. За давтаж хэлье.
1 2 7 1 8. За энэ хүү 6 бөмбөлгийг үзэгчтэй дарааллынхын хувьд урдаас нь буюу хойноос нь. За урдаас нь гэвэл 3 танаас эхлээд хойноос нь гэвэл 8 танаас эхлээд та ингээд дараалаар нь зөв тааж чадсан бол та 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийг энэ хүү тохирол дээрээс мань хожих боломжтой байсан юм шиг. Энэ бол 6D тохирол байлаа. Үргэлжлүүлэн хамгийн өндөр хонжиртай 120 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлын өнөөдрийн азнуудыг тодруулах цаг ирээд байна. За азнууд маань хэрхэн тодорхой гэхээр шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. Энэ 42 ширхэг бөмбөлгнөөс эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой гэсэн үг. За дараагийн нэг бонус гэх юм да за нэгэн бас боломж гэх юм бол 7 дахь бөмбөлөг гарч ирэх ёстой. За 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та 10,000 төгрөг 300,000 төгрөг 12 сая төгрөгийн аздан болох боломжтой. Үндсэн бөмбөлөг бонус бөмбөлөгийг нийлүүлээд та 4 5 6 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд та 10,000 төгрөг 300,000 төгрөг 12 сая төгрөгүүдийг 642 тохирлоос мань хожих боломжтой гэсэн үг юм шүү. За ингээд үзэгчдэд амжилт хүсээд өнөөдрийнхээ азнуудыг хамтдаа тодруулцгаая. 42 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх үндсэн 6 бөмбөлийг дараалал хамааралгүйгээр зөв таагаад 120 сая төгрөгийг хожих боломжтой. Эхний бөмбөлгний дугаар 18. Эхний бөмбөлгний дугаар 18. Хоёр дахь бөмбөлгний дугаар 35. Хоёр дахь бөмбөлгний дугаар 35. 35 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөгний дугаар 16. Гурав дахь бөмбөлөгний дугаар 16. Дараалал огт хамааралгүйгээр 6 бөмбөлөг зөв тааж чадвал аздан болох боломжтой. 18, 35, 16 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 1. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 1. 1. 5 дахь бөмбөлөгний дугаар 38. 5 дахь бөмбөлөгний дугаар 38. За 5 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Ингээд 642 тохирлын үндсэн 6 дахь бөмбөлөг гарч ирснээр 120 сая төгрөгийн азныг тодруулж байгаа. Сүүлчийн бөмбөлөгний дугаар маань 42 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. За сүүлчийн бөмбөлөгний дугаар 42. Одоо тоглолтын маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирж байгаа. 7 дахь бөмбөлөгний дугаар 15 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 7 дахь бөмбөлөгний дугаар 15. Зангиснаар үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 18, 35, 16, 1, 38, 42. За давтаж хэлье. 18, 35, 16, 1, 38, 42 гэсэн үндсэн 6 бөмбөлгөө үзэгчтэй дараалал огт хамааралгүйгээр зургуулan ил зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн үг юм. За өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөгний дугаар 15, бонус бөмбөлөг 15. Энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар өнөөдрийн 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан бас тодорсон байх магадлалтай гэсэн үг юм. За ингээд 642 тохирлын маань бөмбөлөгнүүд гарч ирснээр өнөөдрийн маань тохирол үзэгч та бүхэнд тун амжилттай хүрлээ. Өнөөдрийнхээ мэдээж манай тохирлыг маань бол хөндлөнгийн хянагч нар байнга хянаж за тоглолт хэрхэн шудраг бодтой явагдаж байгааг бол хэмжээдэг гэдэг үзэгчтэй хэлхэн зөв баха. Ингээд өнөөдрийнхээ тохиролтой хамтдаа исэн эрхэм үзэгчдэд баярлалаа. Дараагийн тохирол мэдээж цааш өнөхийн 7 хоногийн даваа гарагийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэнд Icon Zigmen болон үндэсний шатрын албан ёсны Facebook хуудасаар шууд хүрэх ёстойгаа. Ингээд дараагийн тохирол хүртэл түр баяртай үзэгч та бүхэн амралтынхаа өдрийг аядахтай сайхан өнгөрүүлээрэй.